Санацаар үзэгчтэй боловсрол сурагчид олонлог экстэй сургуультай хамтран үзэгч та бүхэнд хүргэдэг. Та 7 дугаар ангийн хүүхдээс ухаантай танин мэдгүй шоу нэвтрүүлгийн шинэ удирдын цоо шинхэн дугаар үзэгч та бүхэнд хүргэдэг бэлэн боллоо. Ингээд нэвтрүүлгийн хаан шидгээ шидэг 5 сурагчийг амттай өгтөвцгий. Наднайм дугаар сургуулийн сурагч Төлгөн. 38 дугаар сургуулийн сурагч Төгс Жаргада. 31 дугаар сургуулийн сурагч Батин. 50 дугаар сургуулийн сурагч Эрдэнэдэг. 84 дугаар сургуулийн сурагч Ундрам. Ийм бүрэлдэхүүн тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэг шинэ удирдлийн цоо шинхэн дугаар маань үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэ жилийн шидэг 5 сурагчид шинэ хичээлд ороход бэлэн үү? За туудахгүй энэ хүү дэлгэцэн дээр бас өнөөдрийн шинэ сурагчийн маань бага насны зураг гарч ирэх болно. Бай. Яа энд байна. За манай хүүхдүүд энэ зургийг хараад өнөөдрийн шинэ сурагчаа таньж байна уу? За хэн бэ? Тэгвэл яг өнөөдрийн нэвтрүүлгийн шинэ сурагчид X-Studio Production-ийн жүжигчин Бархуу Татварны. Хошин урлагийн X-Studio Production-ийн жүжигчин соёлын дөрвөн ажилтан Бархуу. Тайз дэлгэцийн олон дүрээрээ үзэгчдэд өөрийгөө таниулснаас гадна дуулах авьяасаа яг түүн шиг шоугаар үзэгч түмэндээ батлаад амьдсан Бархад Бэрхүн дээрээр нийслэлийн 13 дугаар сургуулийн төгсөгч. Сургуулийнхаа адтай сурагчдын нэг Бархуу багаасаа урлаг, спорт, уран зурагт тун сонирхолтой байсан бөгөөд жүжигчин болоогүй бол Монголынхон бас л нэг авьяастай уран зураач байх байсан бизээ. Самэцрано. Хаппа. Самэно. Хоёр гараа. Уба. За үнэхээр самэцрано. Ярамдэргээ. За. Нэвтрүүлгийн урилга хүлээж аваад хүрэлцэж ирсэнд маш их баярлалаа. Нэгээс 5 дугаар ангийнхаа хичээлийг мэдээж эргэж сэргээгээд бага насндаа эргэж очих гэж байгаа. Сэтгэлээ уулзаач. Ер нь бол одоо хүүхэд бас 1-р ангид орсон энэ жил манай хөө. Тэгээд яг би тэгтээ хичээлийн нэг тавтуулдаг, ээж нь тавтуул тийм л та. Гэхдээ яг бас эцэг хүний хариуцлага ухамсарлаад бас энэ нэвтрүүлэгт ямар ч байсан ороод ганц нэг юм мэдээд авъя л гэж орж байгаа. Энэ хүүхдүүдийн тусламжтайгаар, өөрийн чинь тусламжтайгаар, үзэгчдийнхээ тусламжтайгаар шүү. За тэгэхээр хөөхөн бацсан байсан багаз. За энэ хэдвэр ангид зураг вэ? Энэ нэг 6-7 дугаар ангид л ахалсан. За одоо яг манай ангийн шилдэг сурагч чиг үедээ байсан байх нь тийм. Аль сургуульд байсан бэ? Нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль гээд хорооллын эцэст байдаг тийм. Хэр сурагч байв? Би ер нь бол дундыг л барьдаг сурагч байсан да. Ямар хичээлд сайн байсан? Би тамир. Би тамир. Чи яасан гэж юм. Дуу хөгжим. Дуу хөгжим. За. Дуу хөгжим манай Эрдэнэ Жаргал гэдэг дуу хөгжмийн багш байдаг байсан. Тэгэл тэр багшаас анхны сурсан дуу нэг нүдэн сэн чин чихэр гэдэг дуу. Чихэр байта. Биш ээ миний доо. За тэгэхээр манай нэвтрүүлэг 2 жил гарангийн хугацаанд завсарлаад эргээд бас харин тийм хийгдэж байгаа үзэгчтэй манай нэвтрүүлгийн үнэнч үзэгчтээс бас маш олон санал ирсэн. Энэ нэвтрүүлгээ эргээд хийгээч олонний танд хүмүүсийг бас 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгийг хармаар байна гэдэг саналын дараа. Би нэг хэлэх гээд байгаа байхгүй. 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу биш ээ. Танай нэвтрүүлгийн нэр бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаангүй гэдэг нэртэй байхгүй юу? За тэгэхээр энэ жил бол бид өхөн мэдээллийн технологи олонлог ихсээ сургуультаас хамтарч нэвтрүүлгээ үзэгчтэй хүргэж байгаа. Тэгэхээр мэдээлэл ер нь бол одоо би бол жоо мэдээлэлтэй. Тэрний юу гэхээр ямар ч байсан хуучин байсан математикийн гүнзгийрээс олонлог сургуулиас тусдаа бас шинээр сургууль дунд сургууль нэгдсэн байгаа. Компьютер IT-гаар тийм одоо дагнаж байгаа анхны одоо дунд сургууль болж байгаа юм байна шүү дээ. Манай нэвтрүүлгийн шилдэг 5 оролцогч хүүхдүүд маань за нийтдээ бол нэг 10 хүүхдүүд байгаа. Жилийн төгсгөл хамгийн өндөр үнэлгээтэй байсан сурагч нь олонлог ихсээ сургуульд 12 дугаар анги төгсдөл үн төлбөргүй суралцах тийм алтан боломж бас манай хүүхдүүдийн өмнө нээлтсэн гэдэг нь амжилт төсөө тэгээ. Ямар гоё юм бэ. За хичээлд орох уу? Хичээлд орё. За нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Тун удахгүй энд харагдж байгаа самбар дээр 1-ээс 5 дугаар ангийн 10 хичээл. За гараад ирээ. За тэгээд энэхүү хичээлүүдийн ард бол тоо байгаа. Мэдээж тоо нь хэдгээр анги вэ гэдгийг нэгтгэж байгаа. Эндээс мэдээж манай өнөөдрийн шинэ сурагч нэг
нэг нэгээр нь сонгоод хариулаа яваад байх нь байна. За тэгээ хичээлдээ амжилттай хариулаад яваад байх тусам мөнгөн дун хожино. Хамгийн дээд мөнгөн дун бол 1 сая төгрөг байгаа. Хэрвээ энийг хожиж чадах юм бол би тавтарангийн өвдөөс ухаан гараа цайхаа ресторанд орноо л гэж хэлдэг шүү дээ. За хэрвээ чадахгүй бол нэвтрүүлгийн алтан дүрмийн дагуу камер руу орж ягаад үнэн болох 5 дугаар ангийн өвдөөс ухаан муутай гэдгээ хэлэх нь байна тийм ээ. За энэ дунд бол үл шатах мөнгөн дун 50,000 төгрөг 250,000 төгрөг гэсэн хоёр үнийн дун байгаа. За ойлгомжтой тийм ээ. За дөрвөн асуултанд амжилттай хариулаад 50,000 төгрөг дээр очив. Дараагийнхаа асуултан дээр бүдрэх юм бол шууд нойлохгүй гэсэн үг. 50 дээр тогтож байна. За цаашаа явж хагаад сая дөрөвний асуултан дээр бүдрэх юм бол нойлохгүйгээр 250 дээр амжихна гэсэн үг. оо за. Ойлгомжтой тийм ээ. Ярьжсэн тэгээ мөнгөтэй буцах юм уу би? Дөрвөн асуултанд ямар ч байсан амжилттай хариулах хэрэгтэй байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч харилцагч төвтэй голомт банк ажиллаж байгааг дуулахад одоо байна. Хамгийн ихний туслах хүүхдээ сонгоё. За ингээд бүгдээрээ ингээд ахтарчаас хэцүү юм байна. Юу юм? Айд нэгээс нь тэгээ сонгоё явах. Охтуудаасаа сонгоё. За тэгээ болно. Охтууд нь би одоо нэрийг бас ингээд нэг сайн анзаараагүй байгаа тийм. Усгэр ихэл охин байгаа юу? Тэгвэл тэрийг сонгоё. Хамгийн ихний тэгвэл Б Батынхийг сонгоё да. За Батынхтэйгээ танилцъя. Өчний дээр сургуулийн сурагч Батынх. За Батынхийн хувьд бол 31 тэнгүүт би 13 гэдэг эсэргээр бас тий. Бас зөв хөвгтэй сонгосон биш. Хоёлаа Б үсгээр ихэлсэн. Хоёр дахь үсгүүд нь хоёлаа. Батынх гингүй 6 үсэг ордог. Бархууд бас 6 үсэг ордог. За та хоёр бол их юмараа адилах юм байна. Батынхийн хувьд бол цоошин эхэлж байгаа шинэ удирлын дугаарын маань хамгийн ихний хичээлийн туслахаараа гарч ирж байгаа. Бас их онцлогтой байна тий. Тэгэхээр нэлээд хичээлүүдээ эргэж яг одоо бодоод оролцогчтой маш сайн туслах нь байна тийм ээ. За Батынх чи ямар хичээлдээ сайн байгаа вэ? Математик, монгол хэл. Математик, монгол хэлтэй бол сайн. Монгол хэлийг сонгоч тхөө. За тэгээд тийм ээ. чадна. За 2 дугаар ангийн монгол хэлний хичээлийн асуултыг бүгд харъя. Баярлалаа. Асуулт гарч ирэхээс өмнө бас нэвтрүүлгийн хамтран ажиллагч хязгааргүй эрч хүчийг бэлдэгдэгч коптер блок. Оо за. За амттан бас. Оо за баярлалаа. Би яаж надад өгч юм. Одоо идэж болно. Хичээл эхлэв. За монгол хэл 2 дугаар анги. Асуулт гарч ирсэн байна. Дараах үгсийг ажиглаад зөв бичих дүрмийг тайлбарлаарай. За Батынх бол шууд. Оо за. Баярлалаа Батынх. Ах нь бүр өөлмөр санаа. Товчийг, багжийг, торгуулийг, хогийг, тархийг гэдэг үгнүүд гарч ирсэн байна. Ийгүүд л байна л да тий. За тийм. Тэгэхээр энэ үгнүүдэд ажиглаж байгаад зөв бичгийн дүрмийг тайлбарлаж хэлэх нэ. За одоо бид хоёр ярих уу хоорондоо? Нэвтрүүлгийн ер нь бол 10 хичээлээ хариулахдаа 3 боломжийг ашиглах. Ёстой байгаа. Хуулах харах зөв хариултаар аврагдах гэсэн 3 боломжийг л ашиглана. За тэрнээс ч бол бусдаар хажуудаа гарч ирж байгаа хүүхдээс ямарваа нэгэн байдлаар асуултын хариултыг хэлүүлэх тийм боломж бол байхгүй. За. За манай хүүхдүүд бас дор бүрнээ хариултаа явуулж байгаа. Энэ юу юм шүү? Иш иш тэ тэгж гэгүүлэгчээр төгссөн үгэнд эм үгийн залгана гэдэг л одоо Дөрвөн байгаа л гэж би бол хэлэх гээд байна л да. Үгнүүд нь бол 90 үг. 90 үг. Тий. Иш зөөлний тэмдэг За нийт хэд вэ? 6 7. 6. 6. За өөрийгөө олцсон хариултаа өгье гэж бодож байгаа бол энд авчаад. Оо. За 90 үг орсон үгний буюу зөөлний тэмдэг араас эм үгийн буюу уртыг залгана гэдэг. За одоо конопноос гараа авч. Оо за. За ингээд хамгийн ихний асуултын зөв хариултыг бүгдээрээ харъя. За хариулт гарч ирсэн. 61-ийн ийг зөв бичих дүрмийн дагуу иш зөөлний тэмдэг г үсгүүдээр төгссөн бүх үгэнд игээр ихэлсэн нөхцөл залгана. Хариулт зөв байсан байна. Чээс сайн мэдчихсэн баг те. Надаас илүү хариулт байсан баг та. Төгөлдөхгүй. 2 дугаар ангийн хөлтөч бас ийм орд юм уу? Орно. Чээс 2-5,000 төгрөгтэй орлоо. Нэг шоколад, нэг 5,000-тай. За хамгийн ихний асуултандаа зөв хариулж 5,000 төгрөгийн эзэн болсон. Энэ мэдсэн мөнгөн дум бол дээшээ өсөж явах нь байна. Хажууд бол 3 боломжууд харагдаж байна. Хуулах, харах, зөв хариултаар аврагдсан боломжууд байгаа. Хоёр дахь хичээлээ сонгоё. Хөөш, хоёр дахь хичээл нь Хоёлоор нь багаас эхэл сонгосон дээр. харин тийм ээ мэд яг зөв. Хүн орчин 3 дугаар анги, дүрслэх хурлаг 2 дугаар анги. Уг нь тэр 2 дугаар анги байна те. Хичээлийн сонголтын дээр та хоёр гоё. Хүн орчин те. Тэр математик сонгох уу? За чи математикт сайн юм чинь. Тэгэл би боломж аавна гэсэн үг шүү дээ. Миний дүү яриа л те.
Тий. За, аль хичээлээ. За миний дүүгийн хэлснээр математикийг авчи. За тэгээ. За. За 3 дугаар ангийн математикийн хичээлийн асуулт. За, тэгш өнцөгт гурвалжны нэг өнцг нь 43 градус бол нөгөө өнцгийг олоорой. За, миний бол мэднэ те. За, энд болчлоо. Тэгш өнцөгт гурвалжин гэдэг байгаа шүү дээ. За, гурвалжинд нийтээ хэдэн өнцөг вэ? 3. 3 өнцөгтэй байж тийм ээ. Тэнд 2 өнцөг мэдэх. Боломжоо ашиглах юм уу? Яг бүгд рүү хараад байгаа юм тийм. Шууд ашиглах юм уу? Харах боломжоо ашиглаад та хоорондоо ярилцчих. Тэгье. Яг Тэгвүү. зөв. Харах боломж ашиг. Заашаа боломжоо ашиглая гэж. За. Харах боломж. Харъя л юу харуулах вэ? Тэгшүнцэгт гурвалжин гэхээр тэгшүнцэг маань одоо нэг ийм гурвалжин байгаа. Ийм гурвалжин гэсэн үг л Тий, дээ. тий. Тэгшүнцэг маань өөрөө 90 градусын өнцөг байгаа. Нэг өнцөг нь 43 юм чинь гурвалжины дотоод өнцгүүдийн нийлбэр 180. Тэгэхээр Йоо, эр яа. дээрээ 43-аа нэмнэ гэсэн үг. За. Тэнгүүд 133. Тэгээд 180-аас нөгөө мэддэхгүй байгаа энэ өнцгөө олохын тулд 180-аас 133 хасаад мэддэхгүй байгаа. 193-аар 37. 133. 47. Тэ? 47 градус. 47 градус. За. Тэр удаа хариултандаа ихтэй хоёул зэрэг заачрууд авах болно. 47 градус. Мөн үү? Зүгээр л гараа. Зүгээр 47 градус. Одоо яах вэ? Хоёр хичээлд амжилттай хариулсан. Йоо. Мөнгөн дүнгээ харъя. Хоёр хичээлд амжилттай хариулснаар яа 10,000 төгрөгийн эзэн болж чадсан маань. Дахин баяр хүргэе. За баярлалаа. Амжилттай явж байна. За. Яг нэг боломжууд ашиглагдсан байгаа. Харах боломжийг ашигласан. За, манай бүтээх хоёр хичээлийн туршид хамтдаа байсан учраас одоо Танаас нэг асуулт асуучих уу? За. Та хоёр нь багасаа нөгөө нэг хөгжмийн хичээл дуртай байсан гэсэн шүү дээ. Тэр хичээл дуртай байснараа одоо та ийм мундаг тийм алдартай жүжигчин болсон гэж боддгоо. Гэхдээ яг багасаа одоо би дуу хөгжим дуртай байсан нэ ээжтэй минь холбоотой. Ээж минь дандаа надад дуу дуулж өгдөг байсан, гитар тоглож өгдөг байсан. Тэгээд ээжийнхаа үр дээр багтаа одоо тэгжил хүн болсон та ахна. Тэгээд тэр их нөлөөлөөд тэгээд би дуун дуртай болсон. ямар тэгтэй байлаа. За, хатигтай бас хоёлоо нэг боломж Оо, яг тэгэлгүй юм яхаа. чинь тий. Тийм шүү дээ. За баярлалаа минь одоо. Баярлаа. За баярлалаа. Яа, сайн их дээрээс. Хоёр хичээлийн ард бол гарч та. Одоо цаана дахиад 8 хичээл байгаа. Өөрөө бол мэдчихсэн юм шиг байна тий. Тэгээд шууд Тий. нөгөө нэг анх хэлжсэнээр боломжоо ашиглая явцсан. За одоо юу яа да? Одоо яах вэ? Дараагийнхаа хүүхдийг сонгох. Дараагийнхаа хүүхдийг. Одоо банднараа сонгоно. За тэр ундрамыг сонгоч. Гүн. 8 дугаар сургуулийн сурагч өндрөн танилцлахтаа та тань. За баярлалаа. За. За, өндрөн ямар хичээлтэй сайн билээ? Бүх хичээлдээ ер нь бол сайн. Гэхдээ математик, монгол хэлдээ бол түлхүүсээ. Хоёр сайныг авцсан шүү дээ тий. Сая математик монгол хэлээ бол хоёулангийн сонгогдсон байгаа. За, одоо үлдсэн хичээлүүдээс үлдсэн 8 хичээл байгаа шүү дээ. Энэ 8-аас алийг аваач гэж оролцогчтой зөвлөмөр байна. Миний хувьд бол энэ англи хэл дээр За. таны хувьд бол энэ дуу хөгжмийг авсан энэ дэр баг. Яс хэцүү юм бэ? Тамины. Одоо хоёр асуултанд хэрвээ амжилттай хариулж чадах юм бол нөгөө үл шатах мөнгөнд дүнгээ яриад байсан 50,000 төгрөг дээр очих واخгүй. Тийм. Одоо нэг хичээлд хариулаад дахиад дөрөвдөгтөө амжилттай хариулж ш 50,000 төгрөгөн дээр очих нь байна. За гурав дахь хичээл юу вэ? Тэр дөрөвдөр анги хүн нийгмийг авчихъя л та. Хүн нийгэм. Монголын далбаа малбатай. Монгол хүн байна да. Одоо бүр тэгэл томруулаад аваалаа. Тхүү. За. Тэгээ За. Дөрөвдүгээр ангийн хүн нийгмийн хичээлийн асуултыг харъя. За. Мөнгөн хуудсанд үсхийг товойлгон бичиж бурхтын хөргийг алт болон 9 эрднэр бүтээсэн номнуудаас нэрлэнэ үү? За. Тэр юунууд гарч ирэхгүй юу? Тийм Хувилбар юу. бол бас байхгүй байна. Яг тэ тэгээд Монголын одоо номын санд одоо хадгалагдж байгаа үнэт одоо дурсгалуудын нэг бол ганжуур данжуур тий. Тэр чинь бол одоо бас ингэж хийх чинь таваалгаж тэгээ алтаар сэлж одоо ингэж сэрднэр бүтээсэн номуудаас гэвэл одоо ганжуур данжуурыг хэлж байна. Ганжуур данжуур. За ганжуур данжуур гэж ямар ч талаас хариултыг болов гэсэн тий. Тий. Гэрлээд арч. За. Ингэх хэвээр. Асуулт бол
номнуудаас нэрлэн гэхээр гэхээр ганжуур данжуур гэж ганцыг л нэрлчихэд байна л да тий. Тэгэхээр одоо дахиад нэрлэх хэрэгтэй болчиход байдаг. Гэтэ яах вэ? Тэгэл хариултыг авчихгүй. За, ундрам өшөө мэдэж байна уу ер нь? Ганжуур данжуураас өөр. Ганжуур данжуураас өөр гэвэл. Ер нь одоо нэг цагаан сар магаан сар болон гот ингээл ном зам уншуулдаг шүү дээ. Ямар байдаг вүлээ? Догсом, химээ, саа. Одоо айхтар том ном чинь юу вүлээ? Тэ? Айхтар том. Тэ хүчтэй одоо юу гэдэг. Яг одоо наад ном чинь бол энд байна л да. Тийм үү. Хөтлөгчөөс тийм боломж байхгүй учраас хийж болохгүй байна. Байж та. За ямар ч байсан ганжуур данжуур гэдэг хариултыг авлаа. За тэгээ заа. Зөв хариултыг харъя. Номнуудыг харъя. За. Ганжуур данжуур. Сондуин Жүт гэдэг ном байсан. Йоо за. Тэ хариултыг авчихлаа шүү дээ. Тэгтээ зөв хариулсан тооцсон 3 хичээлээ маш амжилттай хариулсан. 25,000 төгрөгийн эзэн болж чадсан бүгдээр дахин баяр хүргэе. 3 боломжийнхаа нэгийг ашигласан байгаа. Одоо хуулах зөв хариултаар орогдсон 2 боломж хിവэрэ үлдсэн. Одоо маш игзэгтэй. Нөгөө үе шатах мөнгөнд дүн дээр очих сутаа. Яг одоо сонгох болж байна. Хоёлоо бүр одоо нэгдүгээр ангиа сонгочих гэж байна. Иргэний боловсрал. За тэгэхээр иргэний боловсрал гэсэн үг. За тэгээ сонгоо. Оба, иргэний боловсрал нэгдүгээр анги. Алтан хаадаг хаагдаж, мөнгөн хаадаг нээгдэж, мянган зул асав тэр юу вэ? За, ойсог бол явж та. Энд ч бид сая ямар юу Иргэний боловсрал. иргэний боловсрал дээр Нэгдүгээр анги. онцог үйд юм уу? Ойсог ороод. Тийм үү? Тийм. За ястаа хөлдөө чирлээд алтан хаадаг хаагдаж, Мөнгөн хаадаг нээгдэж, мянган зул асав. асуу. За, Ойсог юм уу? сайн уншаад үзэх юм уу? За, хэн бо ундран бол олцоо. Олцсон. Нэгдүгээр ангид одоо манай охины хичээлд ороогүй л байгаа да. Одоо тэгээд Манай охин чи юу төгсгөл байхгүй орвол. вэ? Манай охин чинь Орос сургуульд байдаг. Тэгвэл энэ онцгой нь орсоор байгаа юм болов. Хай. Юугаа уншаад үзье л даа. За, алтан Хаалга хаадаг, хаагдаж. мөнгөн хаадаг нээгдэж, мянган зул асав. тэ асуу. Чи нэг жоохон төгөөлөд өгч. Энийг боломжид би тооцохгүй. За юутай холбоотой? Юутай Байгальтай холбоотой. Байгальтай холбоотой. байгальтай холбоотой. Байгалийн үзэгдэл юм уу? Үзэгдэл. За, байгалийн үзэгдэл. За, байгалийн үзэгдэл гэж байна. За би хариулъя. Олцсон уу? Алцсан. За, Шүн за бол. ийг зогсоё. Цагийг зогсоё. Яа надад чи буруу үйл яах вэ? Тэгвэл хэрвээ хариултаар асуулт нэг удаа буруу хариулсан тохиолдолд нөгөө нэг хүүхдүүд бол тэнд хариултаа Оо, илгээж за, байгаа. Нэг удаа тийм аврагдах боломж бас байгаа шүү. За хэлэх үү? За хэлээ. Алтан хаалга гэдэг нь одоо нар юм болов уу? За. Буруу болоо явцсан уу? Мөнгө хаалга сар юм болов уу? За. Яг зөв асуу шүн болж байгаа юм уу да? Аха. Мөнгө хаадаг нэгдэж Тэгээ одод төгж юм шүү одоо дээ тий. тийм. Мянган зуд асч байгаа. Мянган зуд асуу гэдэг чинь одоо одод төгхийг хэлээд байгаа юм да. Би буруу юм яриад байна. Мэдгүй би одоо хариултыг мэдэхгүй учраас мэдэхгүй байна. Өдөр шүн. За би хариултыг авсан. За. Аснаа. За тэгээ. За тэгээ. Тэгээд. Юу Юу хариулт гарч ирэхээс өмнө бүгдээрээ хэсэгхэн хугацаанд засвардаад эргээд ангидаа уулзгая. Яа. Нэвтрүүлэгтээ эргээд хамтаа нарийн үзэгчтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент идэвчээр харьцагч төвтэй Голомт банк. Дэлхийд өрсөлдөх Монгол иргэнийг бэлтгэх олонлог ихсээ сургууль хамтран ажиллаж байгааг дуудахад таатай байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч болох жүжигчин Бархуу дөрөв хичээлийнхаа хариултыг надад өгсөн байгаа. Бүгдээрээ зөв хариултыг харъя. За мэдээж энэ асуултанд хэрвээ зөв хариулж чадвал үл шатах мөнгөнд дүн болох 50,000 төгрөг дээр очих ёстой байгаа. Хариулт юу вэ? Нар жаргаж, сар мандаж, одод түгв. Йоо. Энэ нэвтрүүлэгчнийг сусаар болчих гал биш. За тэр үеэс бол мэдээ олон жил өнгөрсөн учраас манай нэвтрүүлгийн ер нь оролцогч нар мартах тохиолдол маш байдаг. За ингээд 50,000 төгрөг үйл шатах мөнгөнд дүн дээр очсон дахин баяр хүргэе. Яваа. Хэзгааргүй ирчүүч коптер блог. За. Яа. За. Одоо хэдэн хэдэн асуу. Оо, ер нь их түгшүүртэй байна.
Дөрөв асуултанд хариулсан. За баг 10 хичээлийн тал руу төхөж явж байна. Харин тийм. Одоо тэгтээ 2 боломж байгаа. Харин тийм. Самбар дээр байгаа бүх хичээлээ хариулаад дуусгах юм бол нийтдээ 750 мянган төгрөгийг очно. Тэгээд төгсгөлийн сая төгрөгийн буюу ямар ч хүүхдийн оролцоо тусламжгүйгээр хамгийн төгсгөлийнхаа асуултанд хариулж чадах юм бол 1 сая төгрөгийн эзэн болоод нэвтрүүлгийн оргил төрөх юм. За дараагийн хүүхдийг сонгоё. За одоо төгс жаргалыгаа сонгоё. Сайн байна уу? Чиний дон сургалтад төгс жаргал. За Тань туслахад бэлэн байна. баярлаа. За төгс жаргал. Оролцогчид бол яг одоо 4 хичээлд маш амжилттай хариулсан байгаа. Самбар дээр 6 хичээл үлдсэн. Энэ 6-аас алийг аваач гэж зөвлөмөр байна. За, ер нь бол дүрслэг хурлахыг аваач гэж зөвлөж байна. Тийм үү? Тий. Өөрөө дүрслэг хурлахыг хичээл дуртай. Чи юу? Тий. Дуртай. За манай шин сурагч бас Багдад дуртай байсан байлгүй. Зургийн хичээл Дуртай байсан л да. тий. Гэтэ би жоохон айгаа тийм. Хайгаад байна аа. Яг үннийг хэлэхэд нэг жоохон ойшлуулъя гэж бодчих. Одоо нөгөө биеийн тамир дуу хөгжим лүгөө орохгүй мó. Гэхдээ харин тэр дээр чи бас жоохон ингээд эргэлзүүлээд байна шүү. Асал ер нь. Хүн орчин 3 дугаар анги 2 боломж аваа. Айх юм бол баста тий. Хүн орчин 3 дугаар анги. За юу гарч Альва зүйлийг дээрээс нь харсан байдлаар зурж болдог. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Яасан бэ? ёо ямар гоё юм бэ. Мэддэг асуулт. Мэддэг асуулт. Энэ өстой гоё асуулт байна. Мэддэг. Тий. Тэгвэл энийг дарна шүү дээ. Энийг дарах хэрэгтэй байлаа. Төрөөч дарах үлээ. Бүр мэдээж чиг олон дарах юм аа. За хариулт тэгвэл юу вэ? Нисдэг дроноор зураг авах. Хятад шиг. План зураг. План зураг. Та нар мэдгүй байгаа мó алгадаж шүү. За орцогч маань план зураг гэж хариултыг надад өгсөн. Зөв хариултыг арай. Яна өөр Энэ бол 5 хичээл байсан. Бид бас сайн мэдчихэж шүү дээ. Манай нэвтрүүлгийн ангийн шилдэг сурагчид бас асуулт гарах болгонд дор бүрний хариултыг илгээж байгаа. Хүүхдүүдийн хариултыг самбар дээр харъя. За. План зураг. Хэрвээ энэ асуултанд ямар нэгэн байдлаар бүлрэх ч юм уу, тийм тохиолдол гарсан бол ингээд нэг удаа аврагдах байсан байна. Тийм үү. Тий. За хамгийн дөрөнд Батинх маань план зураг гэж үнэн зөв хариултыг хамгийн дөрөнд явуулсан. Батинхтай баяр хүргэе. Батинх. За баярлалаа. За 5 дахь хичээлдээ хариулаад 75 мянган төгрөгийн эзэн болсон. За эхний багныг бол түүхчтэй. За шүү дээ. Одоо 5 хичээл үлдсэн байгаа. За одоо чи хүн байгаль. Хүн байгаль, биеийн тамир, дүрслэх урлаг, дуу хөгжим, ангид хэл. Биеийн тамир одоо давдуурыг юу асуух юм бол ямар сайн. Хоёул бага ингээд дуусгаад дүрслэг хурлыг сонгочих уу? Энд бол дүрслэх урлагийг сонгох гэдэг байна шүү дээ. За тэгээд юм энэ дөө. За төгс жаргалын ишлэр дүрслэх урлаг 2 дугаар анги. Яа. 2 дугаар ангийн дүрслэх урлагийн хичээлийн асуулт. Монголын уламжлалт уран зургийн аргад юу гололдог вэ? Гололдог вэ Тий. те? Юуг голтон зурдаг вэ гэсэн үг үстэй те? Энэ зураасан зураг юм болоо. Юу голдоо тавьж байгаа зурдаг вэ гэсэн асуулт юм болоо. За энэ бол Монголын Төгс жаргал мэдгөө ер нь. За, ер нь бол баг мэдчихэ. Тий. За Монголын уламжлалт уран зургийн аргад юу гололдог вэ? голж одоо Ер нь Тийм бол зурдаг вэ? Зураасан зураг гэж. Монгол зураг дээр хий ингэж гардаг шинжүүд гэсэн. уламжлалт зураг гэж байгаа учраас Шиг л те. уламжлалт бэлэгдэл дүрс юу вэ? Тэг хээ угалцал юм да. Тэ. Би бол тэгж бодчих. Зөв. Зөв үгний дарах. За Тэгээд асуултын хариулт юу вэ? хээ угалц. Хээ өгөх гэж бодсон байна. Зөв хариулт юу вэ? Хээ. За. Йоо ямар хэцүү юм бэ гэж. За ямар ч гэсэн баярлалаа. Йоо. Миний дэст Би зоригтой байж. тусч одоо надад коп. Тэгээ миний дөө тэгээ цаашаа дамжуулаарай. Баярлалаа. За, түүнээс бас нэг асуулт асуух гэсэн. Зөө за чи бүгдээр асуулт юм биш үү? За. За, ер нь жүжигчин болвол юу нь гоё идэг вэ танд? Жүжигчин хүн бусад мэрэгчлээс юугаар онцлог байл гэдгийг асууж байна шүү дээ, тэ. Жүжигчин хүн бол бусад бүх мэрэгжлийг
эзэмшиж чаддгаараа. Аа. Жишээл би эмч хүний дүр тоглох бол эмчийг судлана. Инженер болох хэвээр бол тэр дүрээ судлана. Тэгэхээр жүжигчин хүн бол бүх мэрэгжлийг л эзэмсэн юм шиг байх хэвээр. Тэрүүгээр онцлог. Ааха. Тийм учраас одоо бусад мэрэгчлээс одоо давуу талтай л да. За таны цааш тийм хичээл амжилт. Йоо баярлалаа. Нэрээ. Ястагоо юм дамжилт хүслээ минь да. За баярлалаа төгсөж байгаа. За ямар ч байсан 6 хичээлтэй амжилттай хариулсан. Тэгэхээр одоо бас жоохон хичээлээсээ жоохон хазаа гэж бодлоо. Оо за. За тэгэхээр манай телевизийн боловсрол сувг телевизийн бас 2017 оны том төслүүдийн нэг яг түн шиг шоу нэвтрүүлэгт бол жүжигчин Бархуугийн хувьд ороод за бүр Бархууг гэдэг хэмжээнд очоод маш амжилттай оролцсон байгаа. За яг түн шигээс хойш яг одоо хүртэл ажиллаж байгаа уран бүтээлүүдээс бас манай үзэгчтэй танилцуулаад байна. За баярлалаа. Мэдээж одоо яг түн шиг гэдэг энэ сайхан шоу нэвтрүүлэгт орсондоо би маш их баяртай байгаа. Тэгээд танаа телевизийн хамт олон зохион байгуулж байгаа хүмүүс бас тэр 8 одоо оролцогчийн донд намайг сонгож оруулсанд би бас хийнэ ховор завшаан гэж бодож байгаа. Тэр завшааныг бас надад олгосон бүх ашиглаад бас алдалгүй ашиглаад тэгээд маш сайн намайг тусалт дэмжижсэн ар гэрийнхаа найз нөхөд тус хамт олондоо маш их баярлдаг. Тэгээ өнөөдөр бол бас нэг өөр Бархуу гэдэг хүнийг бас таниулж өгсөн шүү. Танай телевизийн хамт олон нэрийг үргэлж бодож боддог. Тэр нэвтрүүлгээс хойш хийсэн уран бүтээл гэвэл сая 100 манай X-Studios Production Солиот их гэдэг нэртэй драмын кино хийсэн. Тэгээ одоо тэрнийхээ монтаж буюу дуу дүрсний ажил явагдаж байгаа. Эвлүүлгийн ажил явж байгаа. Ирэх оны баг 1 сарын 1-нд ч юм уу нээх хөстэй. Тийм хуваартай байгаа. Уран бүтээлүүд нь амжилт хүсье. За баярлалаа. Яг бүгдээ сонгох хэвээр. Одоо хоёр бүгдүүлсэн. За хэлсэн. Манай хоёрд хооронд хурууч. За дийгс нь гараад тэр. За шууд нэгээр 2 3 оба. Дахиад эрдэнэлэг. Ос өөрийнхөө авьяас чадвараар гарч ирж байна. Сонголт гэхээсээ л бол. Оба. За эрдэнэлэгтэйг нээлж байгаа л одоо. Сайн байна уу? Би чадвар сургуулийн сурагч Эрдэнэлэг. Тань туслана гэдэгт итгэлтэй. За баярлалаа минь да. За Эрдэнэлэг 4 хичээл үлдсэн байгаа. Хүн байгаль биеийн тамир дуу хөгжим англи хэл гэсэн 4 хичээл байгаа. Тэгэхээр аднаас нь эхэлж аваач гэж оролцогчдоо зөвлөмөр байна. Миний хувьд бол биеийн тамир дуу хөгжим хоёр нь дээр баха гэж бодчих. Тийм үү. Эрдэнэлэг өөрөө бас биеийн тамиртай сайн. Сакс тоглоно. Дуу хөгжимдөө бас сайн. Би энд бас нэг юм хэлмээр санагдлаа л да. Энэ 4 хичээлдээ одоо нэг 2 боломж үлдсэн байгаа шүү дээ. Тэр 2 боломжоо энэ 4 хичээлдээ л ашиглая шүү. Төгсгөлийн сая төгрөгийн асуултан дээр ямар ч боломж, хажууд нь ямар ч туслах хүүхэд байхгүй. За зөвхөн 1 минут бодсны үндсэн дээрээс хариулцаа байна. За. Яг бидгшээ гэдэг сая руу яваасаа гэж. Алийг сонгох уу? Би тамирыг сонгох уу? Тэг. За 5 дугаар ангийн би тамирд юу гэдэг бол доо. За өнөөдрөөс манай нэвтрүүлэх зэрэгтэр ирсэн оюутнууд бол үндэсний бие тамирын дээд сургуулийн оюутнууд байгаа. Баярлалаа. Тэгэхээр ирээдүйн гавьяа тамирчид. тий. Өглөөний баатрууд ирсэн байна шүү. Бие тамирын асуулт хэрвээ мэдчихвэл хэлж өгөхгүй шүү дээ. Асуулт гарч ирсэн байна. Атхат марш командыг аль хөднөөс эхлэх вэ? Яана. Мэддэг хичээлээр одоо айгуугаа инээгээд байгаа шүү дээ манай шинэ сурагч те. Яана 2 өдөө зэрэг тавьдаг өстэй. Амархан асуулт баг шиг байна уу инээгээд байна. За. Нааша нэг түр гараад. Юу вэ чи яагаад хүн Ойлын команда үзэл та альнаасаа эхэлдэг юм байна. За ном хүн алхаад марш. Зүүнээс байна уу? Баруунаас нэг ихтэй дүүстэй. Алхаад марш. Биш үү? Арай биш. Нөгөө нэг цагдаа гэдэг номер шиг болох гэдэг нэг. Айд үгүй гэж бичдэг. Шууд хариултыг авъя. За зүүн хөлнөөсөө юу? Зүүн хөлнөөс. За хариултаа өгөө томхоод арч. Зүүн хөлнөөс гэдэг гэж оролцогч маань үтсэн сандагч гэнэ. Сандагч гэнэ. Зүүн хариултыг арай. Зүүн хөл. За тэгвэл яахгүй. Амархан асуулт. Ийм гоё асуултууд ирээд гоё. Гавьяа гэхэд бас Тийм амархан асуулт гараад ирлээ. За ингэснээр 7 асуултанд амжилттай хариулсан. Маш амжилттай явж байна. Мөнгөнд дүнгээ харъя. 150,000 төгрөгийг өгсөн байгаа. За одоо нэг асуултанд зөв хариулж чадах юм бол нөгөө нэг үл шатах мөнгөнд дүн бол 250,000 төгрөгөн дээр очино.
Энийг амжилттай хариулж чадвал сая төгрөгийн асуултанд бүдэрсэн ч гэсэн 250 дээрээ. Дараагийн хичээл юу вэ? Мэдүү сонх. Тань багада дуугч мөн дээрээ сайн байсан гэхээр дуугч мөн авсан дээр. Хоёулаа тэгсэн чи юугаа алдчихвал яана одоо. Боломж байгаа шүү дээ. Боломж байгаа. За тийм биш. За тэгээд дуугч авч тэ. Хагаснууд хідэн гიშгэм урт ихшгэлдэг вэ? Хагаснууд хідэн гიშгэм урт ихшгэлдэг вэ? Хоёр боломж байгаа. Өөрөөр хариултыг хэлээд хэрвээ буруу байх юм бол хүүхдүүдийн зөв хариултаар нэг удаа аврагдах. Эсвэл хуулах боломжоо ашиглаад манай Эрдэнэ хэлэг маань хүүхдүүд дээрээ очиод ангийнхантайгаа ярилцаад нэгцэн хариултыг авчрах. Хэрвээ мэдчихвэл өөрөө хариулж болно. Урт бишгэлдгээр гээл толгой эргүүлчихэд хагаснаад юм чинь. Хэрвээ толгой эргэж бол баг найдвартай дээр юм шүү. Тэгээ. За хуулах боломж байгаа учраас хуулах боломжоо ашиглая. Нэг 2 тийм. Нот чинь 4 1 2 3 и 4 и. Найд нот чинь бүр хурдан болоо явчихсан шүү дээ. Тэгэхээр 2 бүтэн нот 4 нот. И 2 и 3 и 4 хагас нотноо арай удаа 1 и 2 и за. Нэг хонгой. За авчих. За. Ондог хөхтэй. За хуулах боломж бол одоо энэ дэр ярилцахгүй шүү. Хүүхдийн хариултыг би авах хэвээр. Зөв Зөвж байсан бурууж байсан тий. Зүү. За хагаснууд хідэн гიშгэм урт ихшгэлдэг вэ? Коно бадараарай. Манай ангийнхан нийт хариугаараа 2 гიშгэм гэж бодсон. 2 гიშгэм урт ихшгэлдэгэ гэж хүүхдүүд маань зөвлөсөн байна. За тэгтээ зөв хариултыг харъя. Ажгараа. 2 гიშгэм гэж үзсэн. 2 гიშгэм. За мөнгөн дүнгээ харъя. 8 хичээлд маш амжилттай хариулсан учраас үйл чадах мөнгөн дүн бол 250 мянган төгрөн дээр маш амжилттай байсан. Баяр хүргэе. За 250-ыг ямар ч байсан авах нь ойлгомжтой болсон тий. Тэглээ. За одоо бүр ажиллая. За. Орноор. Эрдэнэ хэлэгтэй баярлаа. За 5 хүүхдээ ямар ч тавлаг ил гаргаад ирлээ. Тэ? 5 хүүхд тавлангийг гаргаж ирж чадна гэдэг бол бас их чадвар шүү. Баяр үргээ алга таши. Энд чинь 2 3 асуултан дээр ч юм уу өдөрчих юм бол нэг үдсэн хүүхдүүд нь гарч ирж чадахгүй шүү дээ. Харин тийм. Ингээд хамгийн сүүлийн хүүхэд Дөлгөө маань тунж үлдсэн байгаа. Дөлгөөнийг оръё. Дөлгөө. За. Галнаа нөр сургуулийн сурагч Дөлгөө. 78 аа. Окей. За. За Дөлгөө бол өстой тунж тунаад хамгийн сүүлд ангийнхныхаа хамгийн сүүлд гарч ирсэн те. Энэ хороолын хүүхэд биш те. Дөрөвдөр оролт байдаг. Нэг дочны л хоёр. Тэ? Томж үдлээ те хоёулаа. За хүн байгаль 4-р анги, англи хэл 5-р анги. Ер нь хүн байгалийн авсан дээр. Ихтэй дөө. За тий. Хүн байгаль 4. Хүн байгаль 4 те. За 4-р ангийн хүн байгалийн хичээлийн асуулт. Дэлхийг өмнөд ба хойд туйлд хуваадаг бүслүүрийг юу гэдэг вэ? За мэдчихвэл гэрлээ дараад хариултаа надад өгч болно. За хариулт авъя. За одоо бол нэг л боломж байгаа шүү дээ. Зөв хариултаараа аврагдах гэдэг боломж байгаа тий. Тэр хүүхдүүдтэй нөө. Тий. Нэг л хүүхэд энэ хариултыг явуулсан байвал аврагч боломжтой байсан. Баяр хүргэе. За хамгийн дөрөнд манай Батынх экватор гэдэг хариултыг хамгийн зөв явуулсан байд. Батынхтэй дахиад баяр хүргэе. Асуулт нь хариулсан тооцсон 9 хичээлдээ маш амжилттай хариулсан учраас 500 мянган төгрөгийн эзэн болж чадсан бүгдээрээ дахин баяр хүргэе. Одоо нэг хичээл үлдсэн. Хи манай Дөкө шин сурагчаас асуух юм байна уу? Байна. За. Таны ер нь амьдралд хамгийн дурсамжтай байсан нас хэдэн нас вэ? Аав ээж тэгэл хамттай байсан нас та. Баг байхтаа л байжсэн. Аав маань амьд сэрүүн байх үеийн.
Тэ яав ээжтэйгээ гэр бүлээрээ халуун дулаан ам бүлээрээ байж ах шиг сайхан юм байхгүй шүү дээ. За хичээл орё. Одоо ерөөсөө сонголтгүйгээр ангид 5 дугаар анги асуулт гарч ирэх ёстой. За асуулт гарч ирсэн байна. I get up 7 o'clock. За одоо нөгөө хүсээд байсан сонголттой юу ч юм гарч ирлээ. A үйлбэр нь in, B үйлбэр нь on, C үйлбэр нь at гэсэн үйлбэрүүд байгаа. Энэ гурваас аль нэгийг тэр зураасан оронд нөхөж сонгох нэ. За C. За 3 өгтөр байгаа. Эдгээр 3 өгтураас аль нь зөв байх ёстой. Гэрлээ дараарай. За. Зөв хариулт C юу? Тэ. C буюу at. Манай дэлгэн санал нэгдэж байна оролцогчтой. Нэгдэж байна. За энэ ер нь юу гэсэн утгатай үг юм бэ? Би 7 цагт босдог. Босдог. За тэгээд 7 цаг гэдгийн өмнө энэ бол гурлаа өгтөр байж байгаа тийм өгтөр үгнүүд байж байгаа. Тэгээд C үйлбэр буюу at гэдэг өгтөр нь цагийнхаа өмнө байх ёстой гэж үзсэн байгаа. Зөв хариулт гараа. Энэ бол нэвтрүүлгийн самбар дээр гарч ирдэг 10 хичээлийн хамгийн сүүлийн буюу 750 мянган төгрөгийн асуулт байсан C үйлбэр. Я мундаг байна. 10 хичээлдээ маш амжилттай үнэн зөв хариулж чадсан. Ингэснээр 750 мянган төгрөгийн эзэн болж чадсан баяр хүргэе. За төлгөөнөд баярлаа. За 10 хичээлдээ маш амжилттай хариулж чадсан учраас нэвтрүүлгийн оргил түрэхэд тун ойрхон байна. Одоо ямар ч туслах хүүхэдгүйгээр нэвтрүүлгийн хамгийн төгсгөл буюу 1 сая төгрөгийн асуулт самбар дээр гарч ирэх болно. Энэ асуултанд үнэн зөв хариулж чадвал нэвтрүүлгийн оргил төрнө. Хэрвээ бүдэрвэл 250 мянган төгрөгөө хожихоос гадна нэвтрүүлгийн алтан дүрмийг дагах хэрэгтэй байгаа. Амжилт хүсье. За. Төгсгөлийн сая төгрөгийн асуулт гарч ирэхээс өмнө бүгдээрээ хэсэгхэн хугацаанд тасалдаад эргээд ангидаа уулзцгаая. Тэд одондог ихсээ сургуультай хамтран үзэгч та бүхэндээ хүрэгдэг та 7 дугаар ангийн өвдөөс ухаантай тань мэдхийн шоу нэвтрүүлгийн шинэ өдрийн цоо шингийн дугаар үзэгч та бүхэнд маш амжилттайгаар хүрж байгаа. Өнөөдрийн манаас шинэ сурагчид X2 Production-ы жүжигчин Барху маш амжилттайгаар нэвтрүүлгийн 10 хичээл хариулж чадсан. Одоо нэвтрүүлгийн хамгийн оргил хэсэг буюу 1 сая төгрөгийн асуулттай тулгараад байгаа. Сэтгэлээр нь уулзаач. Стайм. Энэ үртэл явна гэж юу бодсон уу? Бодоогүй гэс дундаа унчи тэгээд харил гэж бодож байсан. Ингээд хичээлээ харъя. Хэдгээр ангийн ямар хичээлийн ямар асуулт вэ? Ийм асуулт юм уу? 1 сая төгрөгийн асуулт. Мэдхий ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Энэ бол хүн байгаад 5 дугаар анги. Бод хугацаа явсаа. Мэдхий ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Нэг удаа гаргахтаа л гэсэн үг шүү дээ. Хариултаа явуулаарай. Нэг минутын хугацаанд бодох ёстой. Хүн байгаа 5 дугаар ангийн асуулт байсан. Мэдхий ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Хүүхдүүд бол тэнд хариултаа явуулж байгаа харагдсан. Цаг дууссан байна. За юу гэж бодож байна? Хэдэн өндөг гаргадаг вэ гэхэлэр мэдээж одоо олон өндөг гаргадаг л байх гэж бодож шин асуултаас. Нэг өндөг гаргадаг бол ингэж асуух асуулт нь юм байх болов гэж үү? Нэг 10 дотор бол баг ингэж асуухгүй байхаа тий. Тэг буцаад надаас асуух. Мэдгүй би харин мэдэхгүй байна л да. Ер нь бол тэгж л бодож байна л да. Тэгээд яа хариулт бодох хугацаа бол дууссан байгаа. Мэлхийний өндөг их жижиг гэнэ үү? Жижиг. Загснаас ч арай бага баха тийм ээ. Одоо гоо загснаа дүрс шахдаг шигээс арай л бага.
Нэг 100 дотор байт юм болоо. Яг нэг тоол хэлэх хэрэгтэй. Тэдэс За тэдэх үү? тэдэс тэдийн оронд ч юм уу тэгээ хэлчих. 100-аас 150. 100-аас 150. Гэрлээ дараа. Би хариултыг авлаа. За. Yes, яг зүг байдаа гэж. Төсөлтийн 1 сая төгрөгийн асуулт байсан. Хүн байгаа 5 дугаар анги. Мэдхий ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Оролцогч маань 100-аас 150 хооронд гэж үзсэн. Ихтэй зүгээр л тэгарэ. 450. 4000 орчим. Я. Яста нэг бүтэхгүй гар байна цаа. Загсны төрс шиг л Төрс шиг л юм байна. Загсны төрс чиж баг ингэж гарах уу? Гаргад юм болоо. мэдгүй одоо тоолж үзэг болох. За тэгэхээр бүдэрлээ. Харамсалтай байна. Энд дээр бол ямар ч боломж ашиглагдахгүй. Нэвтрүүлгийн оргил хамгийн сүүлийн асуулт байсан. Тэгэхдээ маш амжилттай оролцож самбардаар байсан 10 хичээл бүгдэнд нь маш амжилттай хариулсан. За баярлалаа та нарт. Сая төгрөгийн асуултанд бүдэрсэн учраас 250,000 төгрөгийн эзэн болж чадсан. Дахин баяр хүргэе. Оба. За тэрнээс өмнө бас нэгэн нэвтрүүлгийн алтан дүрэн болон мэдээж байж байгаа тийм. Тэр камерд орж агаад өөрийнхөө үнэн болох 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ манай үлж өгнө. Тийм ээ, би 5 дугаар ангийн хүүхдээс ухаангүй. Ухаан мотой гэсэн. Тэгээ одоо алга дашаад байдаг. Манай Тийм өнөөдрийн ээ. нэвтрүүлэг шинэ удирдлагын хамгийн анхны цоо шингийн дугаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан X2 Production-ы жүжигчин Барху ах маань оролцож маш амжилттайгаар оролцсон гэж хэлж болно. Сая төгрөгийн асуултанд бүдэрсэн хэдий боловч 250,000 төгрөгийн эзэн болж чадсан бүгдээ дахин баяр хүргэн нэвтрүүлгийн урилга хүлээн авч хүрэлцэж ирж манай нэвтрүүлгийн шинэ удирдлагын дугаарын сахийг агасан танд маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. За намайгаас энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан. Тэгээд энэ сайхан таван надад тус олсон өөрхөн дүү нартаа баярлалаа. Өнөөдөр дэмжиж ирсэн бас та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье. Танай нэвтрүүлгийн хамт олонд бас амжилт хүсье. Маш их баярлалаа. За ингээд 10 асуултанд амжилттай хариулсан. Тэгээд 11 дахь бүдэрсэн учраас үйл шатах мөнгөнд бол 250,000 төгрөг очсон. Ингээд 250,000 төгрөгийн эхийн бичиг болон За нэвтрүүлгийн баярлалаа. ерөнхий ивент тэгч харилцагч төвтэй голомт банкны хуримтлалын дэвтрийг бас гардуулж байна. 250,000 төгрөг. Оба. Нэвтрүүлэг хамтаас үзэгч таавагнаа маш их баярлалаа. Өнөөдрийн нэгэн цоо шингийн дугаар маань үзэгч таавагнаа маш амжилттай хүрсэн. Дараагийн нэгэн хөгжилтэй дугаараар эргээд уулзлаа түр баяртай үзэгчтэй. Та 5 дугаарыг өгдөөс